Энэ өдрийн минь төрхийг. За тэгэхээр өнөөдөр үнэ цэнийн ууралд тэрийг хэрхэн тооцохгүй гэдэг хичээлийг үзэх нь тийм ээ. За бидний зорилго юу вэ? Мэргэсэн диплом олгож болох ч тийм үү? Тийм болохоор энэ сургалт маань та бүгд маань зориулагдсан сургалт авах нэ. За энэ хичээлийг эхлэхээс өмнө хичээлээ нөө багш нь юугаар тийм Google Forms-оор 20 асуултыг явуулсан. За тэрэн дээрс асуух юм байсан нь үзчихэд багш нөгөө нүцсэн хүн болгоны нөгөө тестэнд хэрхэн хариулсан байна, бодолтоо зөв хийж үү гэдэг нь эндээс яг нэг 20-оос бид нар анх нөгөө хичээл эхэлж байхад одоо ингээд 6 дахь удаагийн сургалт тийм анх бол шууд 20 тест өгөөд ажиллаж байхад бид нар 32 л хийж чаддаг гэсэн. Гэхдээ уг нь энэ хичээлийг эдгээр одоо бидний зааж байгаа хичээлийг өмнө үзсэн боловч яла зүгээр цаг хугацааны хувьд л онлын хувьд автцсан байсан зүйл. Одоо бол тэрийгэ буцаад санаад зүгээр сэргээж баттгаад өөрийн яг одоо үндсэн өөрийн чадвар болох гэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт анхны одоо 6 хоногийн өмнө бид нар 20 гэдэг чинь юу вэ? 12 хувьтай тест ажилладаг гэсэн тийм. Одоо бол ерөөсөө 5-аас 3 болчихж байна. За ингээд бид нар 20 хоногийн дараа эцсийн үр дүнгээ харах. Ер нь бол болж игэл алдахгүй. За үсрээд 1-ээс 2 алдахад эрхэм зорилготой хүрч чаднаа л гэсэн. За энэ зорилгод хүрэхийн тулд бид нар уйггүй байх хэрэгтэй. Багшны эндээс онлын мэдлэгийн олгоно. Тэрний дагуу орой болгоо явуулж байгаа тестүүдээ давхар ажиллана. Асуулт байх юм бол яг л мэйлээрээ багштайгаа харьцаад яваад байна. За өнөөдөр хичээлд орцгоё. За өнөөдрийн үзэг хичээлийн агуулга нь Нэгтлэн бодлого бүртгэлийн олон улсын стандарт 36 буюу хөрөнгийн үнэ цэнийн бууралт. За мөнгө бий болгогч нээж үүдэл ба хөрөнгийн үнэ цэнийн бууралт. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтын ганцын бүртгэлийн тухай үзэх нэ. За үндсэн агуулгаас гадна сэдвийг дэлгэрүүлээд ямар агуулгаар үзгээ ярилцъя тийм ээ. За үнэ цэнийн бууралтын ганцыг хэрхэн тодорхойлдог юм. За энэ чадвар бид нар суралцсан гэсэн үг байна тийм ээ. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг үүсгэж буй нөхцөл байдлуудыг тодорхойлох, мөнгө бий болгогч нэгжийг тодорхойлох, мөнгө бий болгогч нэгжийн хөрөнгүүдийг хуваарлах. За ингээд үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралттай холбоотой бид нар нэг тодорхойлтыг заавал мэдэх хэрэгтэй тийм ээ. Яагаад энэ үнэ цэн гэдэг зүйлийг буурч байгаа буураад байгаа. Энийг үнснээрээ одоо энэ стандартын дагуу бодлого болох өгөгдлийн дагуу ажиллах шаардлагатай. За мэргэснээс бол ямар нэгэн энэ үнэ цэнийн бууралтын асуулт шүү гэж огт ирэхгүй тестийн дотор. Тэгэхээр бид нар тэр тест үнэ цэнийн бууралттай холбоотой асуулт асууж гинэ үү? Хөрөнгө оруулалтын зорилттой үйл хөдлөлийн тухай асууж гинэ үү? Зүгээр үндсэн хөрөнгийн тухай асууж гинэ үү гэдгийг мэдхийн тулд эдгээр өгнүүд нөхөгдөх тун бодлуулалтын зардлыг хассан бүтэц түнцэн ашиглалтын үнэ гэдэг өгнүүд орцсон. Нэг бол бизнесийн нэгдэлч гэдэг иймэрхэн бахмад надаас хөрөнгийн үнэ цэнийн бууралтын тухай асууж байгаа шууд ойлгох юм тийм ээ. За үнэ цэнийн бууралт нь хөрөнгийн дансны үнийг түүний нөхөгдөх түнтэй харьцуулснаар тодорхойлогдно. Энэ үнэ цэнийн бууралт гэдэг зүйлийг нөхөгдөх түн гэдгийг олж ижил үнэхээр буурч үгүй гэдгийг мэдэх гэдэг юм тийм ээ. За нөхөгдөх түн гэдэг нь борлуулалтын зардлыг хассан бүтэц үнцэн ашиглалтын үн. За энэ хоёрыг айл их нь нөхөгдөх түн болж өгнө. Ингэнгүүт миний дансны үн 100 сая төгрөг байлаа. Дансны үн гэдэг нь тухайн хөрөнгийн анхны үнээс яг одоо хүртэл байгаа илтгэлийн зардлыг хасаад гарсан түн гэж байгаа. За хамгийн ойрхон жишээ гэх юм бол автомашины бүгдээр авч үзье. Тэ? Татврын хөлн дээрээ 10 жил илтгэдэг хэвээр. За инженеэр иргэн байсан ч гэсэн бид нар дугаар аваагүй машиныг гялт авахд ямар үнэтэй авдаг вүлээ? За нэг машин 45 саяар авлаа. Тэнгүүд зөөлөн хин нэгний одоо санхүүгийн эрхчлөөнд хүрээд ч юм уу тий айлтгуулаад за өнгөнд харахгүй юм тийм гэдэг нөө машин тэргээс ойлголоо. Гэхдээ би тэрийг 1 сар хэрэгэлсэн. Тэнгүүд би дугаар авсан учраас яадаг вүлээ нөгөөх маань үнэ нь буурсан. Ерөнхийдөө энэ үйл явцыг л онлын хувьд бид нар мэдчих чаа гэсэн үг. Тэрнээс огт мэдэхгүй зүйлийн тухай бид нар ярилцах байх нь шүү дээ. Ингэнгүүт тэр одоо нэг зах зээлийн үнэ нь ямар юм гэдгийг мэдхийн тулд энэ хоёр аргыг ашиглаад нөхөгдөх түн гэдгийг олоод за нөгөө 100 саяыг асаад 99 сая гэдэг миний одоо бүртгэл дээр бий байгаа. Гэхдээ зах зээл дээр очиж зарыг гэсэн чинь яасан бэ? Идэвхтэй зах зээл, идэвхгүй зах зээл гэдэг биш шалтгаалan
өөр нэг болж. Нөгөөдгий чинь 95 саяар авъя гэх юм бол би 4 сая яадаг л гарч ирсэн шүү дээ. Энийг л үнцний буурал гэж хэлээд байгаа. За үнцний томьёо. Үнцний буурал гэдэг нь аливаа үнцний бууралд нь санхүү байдлын тайландах тухайн хөрөнгийн дансны үнэ нь түүний нөхөрдөх дүнгээс их үд үүсдэг. За тэгвэл энд дансны үнийн тухай асуулт байна тийм. Тэгвэл дансны үн маань санхүү байдлын тайланд аливаа хөрөнгийг толиулах цэвэр хөрөнгийг тодруулах цэвэр үнцнээр бүртгэгдгийг хэлдэг байна. За Нэгтгэн бодит бүртгэлийн олон улсын стандарт 36-гийн үндсэн зарчим нь бусад стандартуудыг бодох юм бол хамгийн хялбар. Хэрвээ хөрөнгийн дансны үнэ нь нөхөрдөх дүн гэж нэрлэгдэж одоогийн бодит үн цэнээс нь байвал тухайн хөрөнгөд үнцний бууралтын гар үүссэн байх үздэг. Тиймээс түүнийг үнцний бууралтын гарцын дүнгийн төрөөр дансны үнийг бууруулаад гарсан гарцыг нь тайлан хугацааны алдагдлаар хүлээн зөвшөөрөх тийм. За тэгэнгүүт бид нар санхүүгийн тайлан дээрээ энэ мөнгөн бусаар илэрхийлэгдэж байгаа учраас татвар ноогдох орлогоос хасагдахгүй буюу байнгын зөв үүсгдэг гэдэг зүйл маань эдгээр зүйлээс бий болж үүснэ. За нэгтлангуудын үед аж ахуйн нэгжийн тайлан хэлэх болохоор яадаг вүлээ. Дахин үнэлгээ болцсон миний хөрөнгө ингэж илгэсэн үнцэн буурсан. Энэ миний алдагдал гээд татвар төлөх гээд байгаа дүнгээ бууруулах гэдэг. Тэнгүүт энэгээр болохоор яг удирдлага зориулсан буюу санхүүгийн тайлан хийхдээ хэрэгжилж байгаа болохоос биш. Татврын тайлан дээрээ миний хөрөнгө 90 сууж байгаад 95 болоод 4 сая төгрөгийн гарцтай болсон байх гэдгээр татвар төлөх гээд байгаа дүнгээс хасаж болдоггүй. Тэрийг бид нэр байнгын зөрүү буюу тохируулалт тайлангараа л хийдэг гэсэн. За үнцний бууралттай холбоотой анхаарч үзэх шаардлагатай асуудал. Яагаад энэ үнцний гэдэг зүйл буурсан бэ гэдгийг эдгээр асуудлуудыг мэдчихээд үнэхээр буурч үгүйгээ шинжлэх гэдэг гэсэн үг тийм ээ. За үнцний бууралтын гарц хэзээ үүснийг тодорхойлох боломжтой байна уу гэдэг асуудал гарна тийм ээ. За хөрөнгийн нөхдөг дүн хэрхэн хэмжих вэ? За нөгөө бодлогын зардлыг хасан бодит үнцнээр нь хэмжих юм уу? Ашиглалтын зардлаар нь хэмжих юм уу? Нөхдөг дүн олох боломжтой юм гэдэг үзгэнэ. За үнцний бууралтын гарцыг тайланд хэрхэн толиулсан бүртгэх вэ? За багш нь түрүү хэллээ тийм. Аж ахуйн нэгжийн тайлан дээр ямар ах вэ? Санхүү байдлын тайлан дээр ямар ах вэ? За хэрвээ өмнө нөгөө машинныгээ тийм бид нар 95 сая гэдэг алдагдaltaа гэж бүртгэсэн байсан чинь гэмт мөнгөний ханш унлаа тийм үү? За нэг болохоор зарим тохиолдолд нөгөө хэл гайлаар бараа бүтээгдэхүүн орж ирэхэд удаа ширдэг шүү дээ. Ингэнгүүт яг бэлэн байгаа. За дахиад сайхан юу тохиолдлоо? Нөгөө дугаартай билээ Улаанбаатар хотын дугаартай машинууд өнгөрсөн шүү дээ тийм. Тэр шиг болоод 90 саяжаад 95 болоод буурсан байснаа 100 таг болоод яачаа. Өсчих юм бол энэ үнцний бууралтаа буцаад ашигтай болсон. Энийг хэрхэн санхүүгийн тайландаа хийх вэ гэдгийг л ярьж байгаа гэсэн үг байна шүү дээ. За үнцний буурсан байж болзошгүй хөрөнгийг тодорхойлох. Аж ахуйн нэгж тайланд үе бүрийн эцэс ямар нэгэн хөрөнгийн хувьд үнцний буурал үүсгэн гэх шинж тэмдэг байгаа эсгийг заавал яг тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр жилдээ нэг удаа хамгийн бага байгааз за ингээд цаашаа явах нь бол тогтмол хугацааг бас гарч ирнэ. За материалын байдлын зарчмын дагуу аж ахуйн нэгж зөвхөн материалын хэмжээний үнцний бууралтыг олж илрүүлэх хэрэгтэй. За тэнгууд өмнөх хичээлээр үзсэн нөгөө материалын бүс гэдэг юм. За материалын бүс байх юм бол бидэрт ямар нэгэн эрсдэл байхгүйгээд үйл ажиллагаагаа тодруулах шаардлагагүйгээр явцдаг. За материалын байна гэдэг нь бодиттой үйл явц болоод тэрнээс ямар нэгэн олз гарц хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг материал гэж хэлж байгаа гэсэн. Хэрвээ үнцний бууралт үүсгэн гэх шинж тэмдэг илэрсэн бол аж ахуйн тухайн хөрөнгийн нөхөгдөх дүнг тооцоох шаардлагатай. За нэгтгэн бодит бүртгэлийн олон улсын стандарт 36-ад хөрөнгийн үнцний бууралтыг илэрхийлэх ерөнхий нийтлэг тохиолдлын шинж тэмдгүүд. Нэгэнгүүд завдсан хөрөнгөө яг үнцэн буурсан уу гэдгийг бид нэр мэдхийн тулд өөрсний дур сонирхлоороо шууд илэрхийлчих байгаа юм тийм ээ. Тэр зүйл маань гадаад болоод дотоод их сурвалжаас шалтгаалаад үнцэн буурсан гэдгийг бид нар мэдэж болох хэрэгтэй. За тэгвэл гадны ямар хүчин зүйлээс болоод энэ хөрөнгийн үнцнийг буурсан гэдгээ тооцох хэрэгтэй вэ гэхээр аливаа хөрөнгийг ердийн байдлаар ашиглахаар тооцсон цаг хугацаанд хүлээж байснаас мэдгэцгүүц илүү дүнгээр зах зээлийн үнцэнд бууралт үүссэн. Ирээдүйд үнцний өснө гэдэг ямар нэгэн бараа үндсэн хөрөнгийг худалдаад авсан байлаа тийм. Гэтэл яасан бэ? Цаг хугацааны их
эрхэнд одоо өрцнүүд яадаг вүлээ? Жил болоод 9 сарын 10 нөгөө iPhone-ийн шинжлэгддэг ч яг тэр шиг байна. Бид нар хичнээн өнөөдөр тэр 7 саяар авсан ч гэсэн тэрийг болоод одоо татвар хуулиндаа бид нар 2 жил бол нүүн цэнэ хадгалах хэрэгтэй. 2 жилийн хугацаанд илэрхийлэн гэдэг байна. Тэгэнгүүт дараа жилд нь тал үнээрээ ч тэрнээс доош үн буугаад дахиад бид нар шинэ утас болдог шүү дээ. Яг энийг хэлээд байна гэсэн. За тухайн хөрөнгөний үр өгөөж авчирдаг бизнесийн салбар, техник, технологийн, зах зээлийн, хууль эрх зүйн юм уу, эдийн засгийн орчны мэдгэдэггүйц өөрчлөлт гарсан. За өнөөдөр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг байлаа гэтэл тухайн бараа бүтээгдэхүүний маань эрэлт суларцсан. Би энд үйлдвэрлэлсэн гэдэг. Ингэнгүүт юу үүсэж байна гэхээр миний компани үнц нь буураад хэлж байгаа гэсэн байна. Хин нэгний хэрэгцээнд нэгдсэн бараа бүтээгдэхүүнийг би нийлүүлж чадахгүй байна гэдэг чинь миний компаниг сонирхох үйл явц сулрна гэсэн үг тийм. Тэгэхээр ийм зүйл гарцсан байна уу? Тэгэнгүүт зарим тохиолдолд хууль гээд ороод ирчлээ тийм. Зарим нэг үйл ажиллагааг төрөөс хязгаарлах юм уу дэмжих үйл явц гардаг. Тэгэнгүүт төрөөс хязгаарлах үйл явц гараад ирлээ гэхээр чинь анхны хөрөнгө маань буурна гэсэн үг шүү дээ. За хэдэн жилийн өмнө гэх юм бол төртөл хөрөнгөний үйлчилгээ үзүүлсэн. Тухайн үедээ хуулигүй байсан. Ингэнгүүт одоо яалаа? Нөгөө хүмүүс ер нь бол хохирол одоо дуусчихж шүү дээ. Аюу өндөр үнийн дүнтэйгээр бөө койн асан. За энэ маань тухайн хүмүүс бол хөрөнгө оруулалт гэсэн тийм. Тэгэхээр юу боллоо? Яг хуулийн зохицуултанд гараад ирэнгүүт байдал унсан. За одоо тэгээд тэр хүмүүс хүлээлтийн байдалтай бол гэж юм гэсэн. Уул нь бол тэрний яг үндсэн цаа шалтгаан гэх юм бол тухайн иргэдээс хүлээж авсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд буцаад тэр хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө тухайн хүмүүстэй хувь ашиг тарах ноогдол шиг хэлбэртэй л үйл явц хийсэн. Тэгвэл тэр бизнесийг эрхэлж байгаагүй хүмүүсийн хувь болоод тухайн койныг худалдаж авч байгаа хүмүүс хоёрын яасан мэдлэг дутуу. Хуулийн зохицуулалтаас болоод ийм үнцний бууралтай асуудал үүссэн байна гэсэн үг тийм үү? За ашиглалтын үнцнийг тооцоод ашиглагддаг хөнгөлөлтийн хувьд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт хөрөнгө оруулалтын өгөөжөөр эзэлж байвал зах зээлийн хэмжээний хүний түвшинд гарсан. Одоо би анх 12-ийн зээл авсан чинь 10 тэрийг л хэлээд байна гэж байна. За аж ахуйн нийт цэвэр хөрөнгөний дансны үнэ түүний зах зээлийн капиталжуулалтаас их байна. Анх бид хөрөнгө оруулалт гэдэг гэхдээ урсгал засвар гэдэг тийм ээ ялцчихгүй тухайн хөрөнгийг хэвийн нөхцөл байдалд ажилуулахын тулд тодорхой хэмжээний капиталжуулалтыг шаардлага гардаг. Хичнээн тэгж хийсэн ч гэсэн тухайн хөрөнгө маань өгөөж өгч чадахгүй бол өөрөнгөсөн үнцнийг бууруулсан байна л гэж ойлгох юм. За одоо тэгвэл дотоодосоо ямар их сурвалжаар бид нар үнцнийг бууруулсан байна гэж үзэх вэ гэхээр ашиглах зааврын дагуу хэрэглээгүй санаатай болон санамсаргүй байдлаар бид гэмт учруулсан ба энэ нь ирээдүйн эдийн засгийн үр өгөөж авчрах магадад сөргөөр нөлөөснөөс болж аливаа хөрөнгөд байгуулсан илэгдлийн хасан дүнгээс илүү хэмжээгээр илэгдэх бодлого баримт болцсон. За энийг санаатай санамсаргүй гэж. За бид нар ингээд нэрэн бовны цэг ажилладаг байлаа гэж бодъё. Тэнгүүд тухайн цэг маань мэдээж үлээ үйлдвэрлэлийн урсгал тоног төхөөрөмж. Тийм хөтөлбөр ажиллагааны дагуу за та аймаг бүгжөө цайлаад орох хэвээр уруул намаа ингэсэн байх хэвээр үлсгэцгээ тийм малгай дотор хийх хэвээр ч юм уу анхан шатны гэхдээ болоод багш нь хавын багш шүү дээ. Яг тэр дагуу бүгдийг ингээд хийгээ зааварчлуулаад оруулсан байлаа. Гэтэл яасан? Тэр үйл явцын хэрэгжүүлэх ёстой нэг алхмаа хэрэгжүүлээгүй гэс болоод тухайн тоног төхөөрөмжийн нөгөө эрг айл хэрэгж байгаа дотор нь ийм тураад нэг хөгжин унчлаа. За яасан? Нөгөө хөрөнгөийгээ эвдэрч дахиад тэр өгөөж олоод бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх явцын маань юу яатсан шүү дээ. Тасалдуулсан. За тэрнээс шалтгаалаад тэр нь уртын нөө богино юм уу? За дахиад тэрнтэй холбоотой маш олон зардал гарна. Нөгөө компани маань бусдад нийлүүлэлтийнхаа хэрэгцээг хангаж тоол. За тэгвэл яг үлээ тогтмол зардал гараад за энэтэй холбоотой нөгөө ашиглалтад буюу тэр хөрөнгөд зарцуулах гэдэг нь өсөж байгаа учраас буцаад энэ хөрөнгөний үнцнийг бууруулах гэсэн. За үнцний бууруулалт гэх ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. За эдгээр 5 зүйлээс илрээгүй байлаа. За гисэн ч гэсэн дараа хөрөнгүүдийн хувьд үнц нь буурсан эсхийг жил бүр тогтмол шалгана. Заавалжгүй шалгана гэсэн үг тийм. За тэнгууд багшинтыг томруулах шиг хэлсэн. За энэ ямар ч хэрэгтэй гэдэг бид хайж мэдэх хэрэгтэй юм тийм. Тодорхойгүй ашиглалтын хугацаатай бие тус хөрөнгө. За ихэвчлэн бие тус хөрөнгө бол тодорхой ашиглалтын хугацаантай лицензтэй
дээрээ 5, 10, 20 ингээд явж идэг. Зарим тохиолдолд бол тодорхой ашигтай хугацаагүй байдаг. Тэнгүүт мөн л адилхан тухайн бие бус хөрөнгийн үнцний өнөөгийн зах зээл дээр онцсон байна уу үгүй гэдэг байнгын эрэл хайхуул хийж судалж байгаа хэрэгтэй. За үүний ч дагуу одоо бид нар дотооддоо өмнө шилжилтийн тайлбар хийж эдгээр зөвлөлтийг л илрүүлэх гэж байгууллагад ямар саад бэрхшээл хүндрэл тулгарч байна, ямар боломж байна, буцаагаад бусад аж ахуйн нэгжүүлэлтээ зах зээлийн үнээр хэр өрсөлдөж байна гэдгийг мэдхийн тулд эдгээр тайлбаруудыг гаргадаг болсон шүү дээ. За бизнесийн нийтлэр олж авсан хүүхдүүл. За бизнесийн нийтлэл гэдэг нь юу вэ? Нэг компани нөгөө компаниа худалдаж авах. Өнөөдөр би ашигтай ажиллаж байлаа. За энэ бизнесийн нийтлэр би хэр ашигтай ажиллаж байгаа энэ компанийг авах уу гэдгийг санхүүгийн байдлын бүх тайлбараа үзээ санхүүгийн шинжилгээ гэдэг. Эндээс хамгийн чухал зүйл нь тухайн компани сүүлийн 3 жилийн орлогын өсөлт. За хичнээн орлого маань ихтэй тэгсэрнээс ашиг авах юм шиг компани худалдаж авах. Ингээд маш олон төрлийн шинжилгээ хийж байгаа компаниа худалдаж авах шиг байгаа юм шүү дээ. Тийм болохоор энэ нөгөө авсан нөгөө компаниг худалдаад авсан чинь миний өсч ирсэн өөр өгөөжийг өгөхгүй байх юм бол үнцнийг дуруулнаа л гэж ойлгож болох юм байна. За хөрөнгийн хөгдөх дүн хэрхэн хэмжих тухай. За хөрөнгийн борлуулалтын зардлыг ассан бодит түн гэдэг нь хэмжилтийн өдрөөр зах зээлд оролцогчдын хооронд ердийн ажил үйлдвэгээр тухайн хөрөнгийг борлуулснаар хүлээн авах хүнээс шууд борлуулалтын зардал. За шууд борлуулалт бид нар чинь дахиад энэ зурчил мөрчил авчих шүү дээ. Project гадна зурчил үүсэн орно гэсэн үг шүү. За эдгээрийг хассан дүн хэлдэг байна. За нэгтгэн хэрвээ хөрөнгөд идэвхтэй за энэ дэр багш идэвхтэйг тодруулсан байна. Идэвхтэй зах зээлд оршин байвал түүний бодит үнцэн нь зах зээлийн үн эсвэл ижил төстэй хөрөнгүүдийн хооронд ойрын хугацаанд хийсэн арилжааны үн зөөлрсөн байх ёстой. Хэрвээ идэвхгүй байх юм бол зах зээлд оролцсон ердийн ажил бүлгээгээр тухайн хөрөнгөнд төлж чадах боломжит түнг олох замаар бодит үнцнийг тооцох боломжтой. Одоо бид нар юу ч тусгамдаад байна гэхээр нийлэлтэй мэдээлэл хонс учраас миний яг хөрөнгө маань идэвхтэй юу? Идэвхгүй юу гэдгийг илэрхийлэх аюул хөвгч болчиход байна. Бүх юм нээлттэй байсан бол миний тайлан хийх үр дүн маань ихэвчлэн идэвхтэй зах зээлийнхаа бодлогоор л гарч байгаа. Одоо бол энэ тохиолдолд тэгэхээр бодлогын зардлын өмнө нь үр төлбөрөөр хүлээн зөвшөөрөх зардууд эсвэл дахин зохион байгуулалтын зардлыг оруулах замаар бодлогын зардлыг хассан бодит үнцнийг бууруулж зооцолж болохгүй. Өмнө ямар нэгэн байдлаар үр олгоо зардал тассан бол дахин хүнд хэрэгээс сэргээж өмнөх үр дүнгийн хэмжиж чадахгүй л гэсэн үг байна. За ашиглалтын үнцэн гэдэг ойлголт энэ сэдвийн хүрээнд хамгийн чухал. За аливаа хөрөнгөний ашиглалтын үнцнийг тухайн хөрөнгөний бий болгохоор тооцсон ирээдүйн цэвэр мөнгөний бүлгээний өнөөгийн үнцээр хэмждэг. За энгийнээр гэх юм бол ийм л гэсэн үг л дээ. Ашиглалтын гэдэг энэ хөрөнгийг ашигласнаар миний зардал 5 сая төгрөг гарч ирсэн ч гэсэн эндээс орж ирэх өгөөс маань 6 сая. Ингээд би яг нэг сая төгрөгийн ашигтай шүү дээ. Хөрөнгө илэгдэхгээрээ л илэгдэнэ. Гэхдээ би тэндээс илүү их өгөөж буюу тодорхой мөнгө урсгал илүү орж ирж байгаа гэдэг нь бидэрт ашигтай. Хэрвээ энэ ингээд судраад ирэх юм бол яг үнцний бууралт үүсцэн. За үнцний бууралтын гарцыг хүлээн зөвшөөрөх боломж хэмжлэгийн тухай. За дотроо хоёр төрлөх юм ээ. Түүхэн болоод дахин үнэлгээний. За хамгийн хэлбэр нь болохоор түүхэн гэдэг нь нөгөө л анхны даасны үнийн тухай. Дахин үнэлгээ гэдэг нь тухайн хөрөнгөнд өмнө нь хүлээн зөвшөөрч байсан дахин үнэлгээний нэмэгдлийн дүнгээс тайлан төвийн үн цэнийн бууралтын гарцыг хассан эсвэл дахин үнэлгээний нэмэгдлээс хэтэрсэн үн цэнийн бууралтын гарцын ашиг алдагдлыг хүлээн зөвшөөрсөн. За тэгвэл энэ дээр бид нар орон сууцыг авч үзье. Дахин үнэлгээ гэдэгт холбоотойгоор тийм ээ. Одоогоос 5 жилийн өмнө орон сууцны өмнө ямар үнэтэй байлаа? Бид контракт 2 сая орон сууц. За өнөөдөр хэд болсон бэ? Яа зөв. Ингэнгүүт бодитоороо нөгөө төв хүртэл юм жижигэр ингэж байгаа байхгүй юу? Нөгөө анх тэр үед чинь бид нар нийтдээ 100 сая төгрөг 3 хэрэгжүүлсэн тийм ээ. Тэгээд тэр нь мэдээж барилга байгууламжаар 40 жилийн ингээд өнөөдрийн үнэ нь 80 сая болсон байсан байна л да. Гэтэл тэрийг өнөөдөр бид нар зарыг хөлөөх юм. 230 сая, 960 сая
болцтой биш, болцтой болж байгаа л асуудал юм байна. За мөн бий болгогч нь буюу одоо урд аль хөрөнгөний хөгжил тооцох боломжгүй тухайн хөрөнгөний хаяалт мөн бий болгогч нь хөгжих дүнг тооцох шаардлагатай. За ингээд л гэж нэг юм төчнөр хэлээ. Би нөгөө компаниг 66 сая худалдаад авсан. Гэтэл одоогийн зах зээл дээр нөгөө компани маань 50 сая төгрөгөөр үнэлж байгаа юм бол 16 сая төгрөгийн гарцтай авсан байна. Тэгэхээр энэ мөн бий болгогч нэг чигийг хэрхэн хуваарлах вэ гэдэг асуулт. Нөгөө 16 сая төгрөгийн алдагдлыг байдаг. Өнцөг хөрөнгөндөө шийдэх юм уу те? Үүдүүлсээс хасах юм уу? Тоног хөрөнгөөс хасах юм уу? Үр төлбөрөөс хасах юм уу? Гэхээр шийднэ л гэсэн. За үүдүүл бас хөрөнгөний үнэ зэмлэг болно. Үүдүүлийг мөн бий болгогч нэгжүүдэд хуваарлах тухай тийм ээ. За бизнесийн нийтлэр олж авсан үүдүүл нь бусад хөрөнгүүдээс тусдаа буюу дангаараа дотор мөнгөний үлгээг бий болгохгүй тиймээс түүнийг бизнесийн нийтлийн үр дүн өрөөгөөч бий болгоно гэж тооцсон нэгтгэгчийн мөнгө бий болгогч нэгж юм аа. За ингээд яг мөнгө бий болгогч нэгжийг тус тусад нь хуваарлаж авч үзэх хэрэгтэй. Үнэхийн тулд хоёр төрлийг авч үзсэн юм тийм ээ. Нэг нь болохоор удирдлага өөрөө тэр хөрөнгөндөө хяналт тавьж чадчихэв юм. Одоо тайлан илгээх болгонгод шууд удирдлага уу шууд бус уу гэж асуугаад байдаг тийм ээ. Тэгэхээр шууд гэдэг нь эцсийн үр дүндээ шийдвэр гаргаад тухайн үйл ажиллагааны ашигтай алдагдaltaй ажиллах процессыг хэмжиж чадах зүйлийг л бид нар шууд гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр тийм биш те зүгээр үйл ажиллагааны системээр явдаг байх юм бол яах вэ? Дахиад үнцний борлтыг хэмжихэд тооцооллоо өөр аргаар хийнэ л гэсэн үг байна тийм ээ. За энэ дээр одоо бидний дараагийн юм дээр хэрэг болох цаашдаа Эхлэн бод хүртээлийн институтээс гаргаж байгаа тест хийхэд шаардлагатай мэдээлүүд бүгд энд орсон байна гэсэн үг. За давхар багш юм дээр нэг групп байгаа тийм тэрэн дээр тавьсан өнөөдрийн хичээл энэ болов багш ам хурам дэлгэрэнгээр бүгдийг хэлээд өгсөн байна. Тэрэлээ нэмж дэлгэрөөр уншаад заавал өөр юм болох хэрэгтэй. За энэ дээр нэг юм байна. Гүйдүүлийг эхний шатны хуваарлтыг бизнесийн нэгдэл босон тайлан хугацааны эцэс гэхэд заавал хийж дуусгах ёстой буюу жилдээ энэ хөрөнгөний үнцний үнэлгээний бууралтыг ядаж нэг удаа хийнэ гэсэн үг. За энэ маань Монгол улсын Эхлэн бод бүртгэлийн тухай хуулийн дээр ч гэсэн байдаг тийм ээ. За тэгвэл сэдвээс гажиг бүгдээрээ Эхлэн бод бүртгэлийн тухай хуулийн юу заасан байгаа вэ? Ирсэн Эхлэн бодогч болохын тулд ямар шаардлагатай хүмүүс байх ёстой. Тэрийг бид нар мэдчихэж байгаа энэ сургалтанд сууж байгаа тийм. За мөн хэрвээ бид нар ерөнхий Эхлэн бодогч болчих юм бол яг өнөөдөр миний цалин сая 500 байлаа. Ерөнхий Эхлэн болчихвол яг үлээ хамгийн багадаа хүмүүс ирээдүйн үн цэнийг өсгөхгүй бид нар чинь өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа тийм. Яг тэр шиг Эхлэн бодох бүртгэлийн тухай хуулийн дээр юу гэдэг гэсэн. Энэ хөрөнгийг хизээ тоолох уу тоолноо л гэдэг чинь тухайн хөрөнгөний үн цэнийг нь бид нар үнэлэх гэдэг гэсэн үг байна шүү дээ. Үнцэн дээр холбоотой тайлбар дээр багштай жишээ хэлэх зүйл байна уу? Одоо хөрөнгөний үн цэнээс гадна дахиад параметрэл дээр үн цэн бүртгэх тийм. За алтан дээр мөнгөн дээр гэдэг багштай саналаа хэлдэг. Хөрөнгө гэдэг зүйлийн үн цэн яавал бүрддэг, яавал өсдөг гэдэг дээр. За өнгөрсөн жил алт хэдтэй байсан? Алтан дээр болох чинь өнгөрсөн надад ч 300 хэдэн сая л. Одоо шүүргээр 200 гэдэг юм байсан тийм. Өнөөдөр чинь 600 болсон. Ахтар чинь ийм болчих жоох нь нээлттэй зохицол. Хүн болгон мэдж байгааз. За тэгвэл хүн болгоны мэдхгүй гэдэг нь хаалттай гэдэг нь юу шүү дээ. Дотооддоо бий болгож байгаа энэ койнод ч юм бол хаалттай байхгүй. Тэрийг бас сайтаар орж ижилтэй өнөөдөр компани койны үн өссөн байна, буурсан байна л гэж мэдж байгаа болохоос ш. Яг нээлттэй зах зээл дээр байгаа алчиг бид нэр койны үнийг хүн болгох гэдэг байна. За одоо койны хүн 100 төгрөг авч ирсэн бол өнөөдөр тэр маань 1 төгрөг 3 мөнгө болсон байх жишээ нь яг. Хэд их болсон бэ? 99.7 ч юм уу тий 98.97 ч юм уу ингэтлээ болсон юм гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр шууд алдагдал болгочоор танай компани хүмүүс судалдаж авахгүй шүү дээ. Ингээд бидний нөгөө бүртгэлээр
ямар бодлого баримтлах вэ? Удирдлага ямар шийдвэр гаргахад нөлөөлөх тоон үзүүлэлтийг бэлтгэх вэ гэдэг чинь хамгийн чухал. Тэгхийн тулд бид нар мэрэгсэн гэтлэн бодож байна. За мэрэгжлийн болоод мэрэгсэн гэтлэн бодож хоёрын ялгаа юу вэ? Нэг нь болохоор удирдлага дээр 100% шаардлагатай мэдээлэлээр хангах гэдэг юм гэсэн үг. За нөгөө хэсэг нь яг нь анхан шатны буюу бүртгэл тооцоог үнэн зөв бүртгэж байгаа хүмүүс нэгэн бодох бүртгэл болоод татрын багц хуулийн дагуу бүртгэлээ хийж байгаа хүмүүс. Одоо бид нар тэр бүртгэлээ хийж байгаа төвшнөөс яг нь удирдлагыг мэдээлэлээр хангаж болгож байна гэсэн үг. Компани дээр юу яаж байгаа? Яг энэ бүртгэл тооцоог Монголд нэг 90 үйл явц ажиглагдаад байгаа байхгүй. Эхлээд Монгол Улсын татрын дагуу хууль тогтоомжийн дагуу татвар хэд нь орох вэ гэдэг бүх нэгтлэн гол хийдэг. Гэхдээ яг бодит байдал дээр тэрний дараагийн үйл явц нь болохоор санхүүгийн тайлан буюу удирдлагын мэдээлэлээр хангаад бусад шаардлагатай хөндлөнгийн хүмүүс буюу гадаад мэдээллийн хэрэглэгч нарт бас мэдээлэл өгөх төвөөс тав. Тэрэн дээр хийх гэхээр бодит зүйлийг хийж чадах юм гэсэн. Яг л үнэ татвар торгуулахгүй гэдэг үүднээс л тайлбараа хийгээд үзэхээр бидний энэ стандартын үйлдэлтийн содорчтой юм. Энэ хөрөнгөний үнцнээс гадна бусад одоо тэр биологийн хөрөнгө хайгуул үнэлгээ гэдэг өмнөх бүх зүйлээ бид нар мэдээд авах юм бол яг нь үйл ажиллагаа төлөвлөөд бүртгэлээ би өөр нь ийм зүйл зөвхөстөөр Монгол Улсынхаа татрын хувьлалтай нийцүүлээд явах нь зөв юм байна гэдгийг өөрсдөө мэдэх юм гэсэн. Тэр нь бидний давуу тал юм тийм. За багш нь дахиад хэлдэг шээ. Хүн танарт юу хийсэн гэж болно. Гэхдээ тэрийг мэдээллийг сурвалжаас нь бодиттой их сурвалжаас нь л тухайн зүйлийг мэдэж авах юм бол танд өөрийн мэдлэг өгч. За энд ингээд ярангуут яг өнөөдөр шууд ойлгож байгаа юм шиг бол бид нар 17% ойлгох. Хэмжээс багш нь танарт заавал хараа материал эндээс байгаас илүү дэлгэрэнгүй өгөн тийм ч таахгүй. Яагаад төвжиртэй байх таа ч гэсэн тийм 0 төгссөн барьж орох форм хэдхэн минут энэ дотор нь ойлгож байгаа юм. Ингээд нүдээр хараад ингэнгүүт дараагийн тестэн дээр ажиллах юм. Ингэж ярьж ирсэн яг энэ ингээд нүдэнд орчихсон тийм. Тийм чинь хэлсэн байна шүү. Гүйтэл оруулсан мөнгө бий болгох шинжийн үнцний бууралт шалгана. За одоо үнцний бууралт үнэхээр болсон юм уу үгүй юм гэдгийг шалгах гэдэг юм тийм ээ. Гүйтэл хуваарлагдсан мөнгө бий болгох шинжийн үнцний бууралтыг жил бүр шалгаж явах хэрэгтэй. Гүйтэл мөнгө бий болгох шинжийн дансны үнийг нөхөдөл түнтэй харьцуулна. Хэрвээ уг мөнгө бий болгох шинжийн дансны үн нөхөдөл түнгээс их байвал аж ахуй нэгж үнцний бууралтын цацыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээс дансны үн маань зах зээлийн үнээсээ өндөр байх юм бол ганцаар хүлээн зөвшөөрөл гэж хэлээд байна тийм үү? За хамгийн чухал хэсэг нь энэ доор нь бичсэн юм тийм ээ. Үнцний бууралтын шалгалтыг аж ахуй нэгж тайлбарж хэлэн хидээдч чирнээсээ тогтсон нэг үгээр хэлж байгаа. Энийг ингэж ойлгох тийм ээ. 2025 оны 12 сарын 25-нд хийдэг гэдэг ингээд тэрийг нэгтлэн хэлэхгүй ээ. Бүртгэлийн хуулиараа компани удирдлага тушаа шийдвэр гаргана. Тэгээд тэндэл интернэс ш дараа жил тийм үү? Хэд хэдэн шалтгаанаас болоод хөрөнгийг дахин үнэлэх үйл явцыг тэр хугацаа тогтоос өмнө хийж болно. Тэнгүүд би мэрэгжлийн нэгтлэгөө ер нь бол дуртай үедээ жилдээ нэг удаа хийх хэрэгтэй гэнэтэй дараагийн компани уламжлалыг идээд 7 сарын 11-нд наадмын өдөр одоо би өнцөг өрөмгөө ямар шоу үнэтэй бүртгэе гэж болох юм. Тэгэхээр хэв маяг буюу заавалчгүй мөрдөх ёстой үйл явцыг бол бид нар мөрдөн. Таны мэдлэг ур чадвар төгс гэгэрсэн байсан ч гэсэн тухайн хууль стандартын дагуу компани дотоод зөвхөн дагуу хийгдэж байгаа зүйлүүдээ үргэлжлүүлээд явах нь хамгийн зөвхөн байна шүү дээ. За үнцний бууралтын гарцын бүртгэлийн арга хандлага хөрөнгийн нөхөгдөх түүний санхүү байдлын тайлбарлах дансны үнээс бага болсон тохиолдолд үнцний бууралт үүсэх ба үнцний бууралтыг ганцаар нэн тарих хүлээн зөвшөөрнө. Хөрөнгийн насны үнийг нөхөгдөх дүн хүртэл буурсны дараа тухайн хөрөнгийн илгэлийн зардлыг шинжилэн тооцсон дансны үнээс нь тооцох ёстой. За энгийнээр гэх юм бол нөгөө 99 сая төгрөгийн юм маань 95 болчлоо гэх юм бол үргэлжлүүлээд 95 сая төгрөгөөс илгэлийн зардлаа шинээр тогтоож өгөөрэй. Таны үн бол 99 сая биш
дансны үнийн нийлбэр мөн бий болгогч нэгжийн өөрийн нөхөгдөх түгээс бага байгаа тохиолдолд үнцний бууралтын гарцыг мөнгө бий болгогч нэгжээр хүлээн зөвшөөрнө. За энэ тохиолдолд үнцний бууралтын гарцыг дараах централаар хөрөнгөдөд хуваарлантай. За хамгийн эхлээд яадаг вэ? Үнцний буурсан гэж байгаа зүйлийг бид нар 66 сая төгрөгөөр авсан хөрөнгө маань 50 сая болсон гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэнд ямар хөрөнгүүд байсан бэ гэдгээс шалтгаалаад хамгийн эхлээд тэнд дотор хэрэг эвдэрч гэмцэн гэх юм бол мэдээж эвдэрсэн хөрөнгө үнцэн байхгүй. Яг үнэ. Онлын хувьд боловч зүгээр л амьдрал дээр л байдаг зүйл тийм ээ. Өнөөдөр миний ширээ бүтнээрээ байл надад өгөөж энэ дээр би ямаа тавиад хэрэглээл яваад. Эвдэрч гисэн тэнд хураалттай байлаа. Үнцэн буурсан. Дахиад тэрийг капиталжуулах гэхээр чинь нэмэлт зардал гарах гэдэг шүү дээ. Тийм болохоор эвдэрч гэмтэн тодорхой буюу үнцэн буурсан. За тэгээ зөвхөн тавцангийн ашиглах юм. Буцаж энийг жижиг хүмүүсд хамгийн шүүгээ хийдэг юм. Ийм болох гээд байгаа учраас энийг за ер нь бол үнийн багасгаад хамгийн түрүүнд энийг байхгүй юм шиг хүлээн зөвшөөрөх гэсэн үг байна тийм үү? За дараагийн үнцний бууралтыг тооцоолохоор болохоор тухайн мөнгө бий болгогч нэгжид хуваарлагдсан бүрдүүл. Нөгөө нэг компани худалдаж аваад үүссэн бүрдүүл маань энэ компани хөрөнгө оруулалт ер нь надад өгөөж өгөхгүй байгаа учраас би энэ хөрөнгөний үнцнийг бууруулах хэрэгтэй юм гэдэг бууруулах. Хамгийн сүүлд нь тухайн мөнгө бий болгогч нэгжид багтсан бусад хөрөнгөний дансны үнэ. За ингээд бодъё. 66 сая төгрөгөөс эдгэрч импирсэн 5 сая басчлаа. Энэ гүйдүүлийн 10 сая хасчлаа. За ингээд бид яг 6 сая төгрөгт үлдлээ гэж бодъё л та. Тэгэх юм бол тэрийн бусад хөрөнгүүдийнхээ үнийг 30 сая байсныг 24 сая болгоорой л гэж хэлээд байгаа гэсэн үг. Үнцний бууралтын гарцыг хуваарлахдаа аливаа хөрөнгөний дансны үнийг дараах дүнгуудын аль ихээс буруулж болохгүй. Эдгээр ихийнхэн болоод буруулж болохгүй тийм ээ. За борлуулалтын зардлыг хассан бодит үнц нь ашиглалтын үнцэнд тодорхойлох боломжгүй бол мэдээж тэгвэртэй. За үнцний бууралтын гарцын үлдсэн дүнг өөр стандартаар зохицуулах тохиолдолд үр төлбөрөөр хүлээн зөвшөөрнө. Ингэнгүүт бид нар үнцэн гэдэг маань миний хөрөнгөтэй холбоотой асуудал. Гэхдээ хөрөнгө маань зөвхөн энэ үнцэнтэй холбоотойгоор шүү дээ. Борлуулах зорилготой, тэндээс ашиг хүртээ. За бас түрээслэх зорилготой гэдэг янз бүр байгаа. Хэрвээ тийм тохиолдолд өөр төлбөрөөр хүлээн зөвшөөрөх яваарай гэдэг юм тийм үү? За үнцний бууралтын гарцын буцаалт тухайн үед би нөгөө хөрөнгийг яасан. Үнцэн буурсан үнцэн өссөн байна шүү. Энэ үед нөгөө гарцаа үйл явцыг хийнэ л гэсэн үг. Энд дээр ганц анхаарах зүйл нь гэх юм бол яг маань тухайн хөрөнгөний дансны үнийг шинэ нөхөгдөх дүн хүртэл өсгөх ёстой. Нөгөө үнэнд буурсан байсан зүйлээ өсгөх гэдэг тийм. Гэхдээ энд нөгөө гүйдэл гэдэг юм. Нэгэнт миний нөгөө хөрөнгө оруулалтын нэгдлэр хүлээж авсан үнцэн буюу компани худалдаж авах за тодорхой хэмжээний мөнгө төлөөд авсан тэрийг үнцнийг бууруулаад байхгүй гэж бүртгэсэн бол анх би энийг 10 саяар авсан байсан. Одоо энийг буцааж нэмэгдүүлнэ гэж болохгүй нэ. Харин бусад нөгөө юу 30 сая байсныг 24 сая болгосон бол тэрийг 26 ч нэмэгдүүлэх энэ зүйлийг ярьж байгаа гэсэн үг юм тийм ээ. Тэгэхээр дараагийн хайлт үед хизээж гүйдүүлийн үнцний бууралтыг буцааж ямар нэг бичлэлтэй хийхгүй давхар энэ дараа нөгөө эвдэрч импирсэн үнцэн өсөхгүй шүү дээ. За энэ хоёр зүйлийг анхаарах юм шүү. За мэдлэг баттгах гэсэн. За мэрэгсэн эхлэн бодогчийн эрх олох шалгалтанд ирсэн тестүүдийг бүгдээрээ ажиллаж байгаа. За захимаар болоод одоо хичээлийн тавьсан дээр бас өөрчлөлттэй энэ сэдвийн хүрээнд ерөөсөө 3 тест 2 бодлого. За үнцний бууралтын гарцыг тооцох бодлого мөн бий болгогч нэгжийн нэгтэй холбоотой жишээ бодлого үнцний бууралтын гарцын жишээ бодлогыг бүгдээрээ мэдээж авах. За энэ хүртэл багшаас асууж тодруулах зүйл байна уу? Үнцний бууралт гэсэн чинь хэтэрхий ойлгомжтой сэдв байна уу? Яг ингээд онлын хувьд биш боловч амьдрал дээр яг л хэрэгжилж идэг. Тэрнээс яг нөгөө онлын хувьд яриа л те. За өнөөдөр миний үнцэн буурсан машина унаад явж байна гэж бид нар ярих уу? Тэнгүүтээ яах вэ?
үнцэн өссөн алтаа зүгэж явж байгаа гэж яах вэ? Ямар яг ярих вэ те? Зүгээр л дотооддоо болоод гадны нөгөө идэвхтэй идэхгүй гэдэг шиг тэрийг бид нөө бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэглээгээ тэрийгээ стандартын дагуу бүртгэл тооцоондоо яаж оруулах тухай болохоос амьдрал дээр яг л тэр зүйл гардаг. За ингээр өмнө бас гүшин гэсэн дээр яг ингээл нэгтлэн боллоо гингүүд бид нар яанаа ингээл амар хийсэр хэцүү зүйл гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэнгүүдийг ажиллаад ирсэн чи яасан. Бүх юм нөө цагаан дээр хараад бичигдсэн хууль дүрмийн дагуу байдаг болохоор бид нар тооцооны нэгтлэнгээ амжилттай хийгээд дараагийн үе шатанд гарах хэрэгтэй гэдэг өөрснөө ойлгосон юм шүү дээ. Тэгээ бид нар энд яах гэж сууж байгаа. За тэгээд энэ богино хугацаар зэрэг бүгдээр нэг тодорхой зорилгоо тодорхойлсон. Яг тэр зорилгыг ингээ олоод гарсан тохиолдолд өнөөдөр энэ зарцуулж байгаа цаг маань ямар өвөжтэй болох вэ? Зүгээр нэг хийсвэр дүр хэсгээд явах юм. Нэгөр тий богинохон цаг хугацааг зарцуулж байгаа учраас энэ чинь ингээд нэг хүсэх юм бол яадаг вүлээ хүрх гэж тэмүүлдэг шүү дээ. Багш нь бол тэр нь гүүрэн л олж өгнө. Чиглүүлэгч нь олж өгнө. Энэ дотор ингээ байгаа ямиг та хэд маань айл болох юм уу? Массан асуу шалгааж ижил авах нь шүү. За амьдрал дээр гэрт чинь ямар үнцний бууралт болсон. Хөрөнгөн дээр өсөлт болсон зүйл байна уу? Тэрийг багш та. Өсөлт болсон гэж буурлах гэж одоо юу вэ? Орсон өсөд байгаа болохоор. Өөрөөр өсөж байгаа болохоор тэгээд харин засар урсгал засар болохоор буурлалаа дотор талтай. Тий яг үнэ. Тий. Гаднаасаа харах үнцэн өссөн. Хамгийн зөв юм хүндчлээ тий. Гаднаасаа харах нь яасан яг үнэ. Тэнгүүд урсгал засар өгөн тэнд ороод байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тэр нь богино хугацааны бидний зардал. За нэг хүүхд маань ирлээ, ачцсан юм ирлээ. Хамгийн маань яах юм? Өнгийн хашаагаар аялаа юу гэлээ. Тэгээд ээжийнхүү эмээг гэхүү гэж яагаад ингэж зураал тий. Тэнгүүд авах юм буурч байгаа. Тэгээд өгсөн маань үнцнийг маань бууруулчихлаа шүү дээ. За өөр шилжүүлээ зэрэг юм. Түүнээс биш бусад болтой юм. Батрын хайрлагаа гарч бас тэр чинь жижиг санжиг цалин баасан юм. Тэр үеч чинь бас яг байж хамгийн том үйл хөдлөлтөөр үнцэн. Өсөлт борлол биш. Аагүй нөгөө зурагт байна шүү дээ тий. Нөгөө татвар дээр 10 жил гэдэг шүү дээ. Гэсэн чи энэ зурагт чи хитрхи ухаал болцсон. Бүх юм гар удаад ирчихлээ. Тэнгүүд бид нар 10 жилийг хүлээж чадах уу? Чадахгүй шүү. Тэсрэл 3 жил болно шүү. Тэгээс тэгээ тэрийг яах юм? Хаялтайч тий. Хаталтайч. Хэл чахгүй үнцэн борцсон. Ингэнгүүт хичнээн тэр хөрөнгө надад сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний үнцнийг үлдээсэн байсан ч гэсэн тэндээс орж ирж байгаа ашиг гэдэг зүйл байх нь болсон. Буцаагаад энэ Android тоног хөрөмжтэй холбогдох гэсэн чинь холбогдохгүй. Одоо яах вэ? Дараагийн шинжилгээг хийгээд нөгөө хөрөнгө бидний хил заншнаар гаагтлах тийм ийм зүйл явуулж байгаа. Тэгээ одоо бүгд гэртээ очиод үнцэн буурсан юмудаа нэгтлээд тэгэнгүүт за энийг ээж сэлчи гэдэг юм гарч ирэхдээ тийм. За ядарч гин үү? ядархгүй юм. Зорилгоо ойлгоцсон хүмүүс ямар ч юм юу лээ зогсох шинжгүй л шүү дээ тийм. Гэхдээ тэр бүгд хамгийн анх хэлсэн нөө анхны байсан шатлалаасаа өнөөдрийн байгаа зөвхөн өөр өөртөө л өөрийгөө харьцуул. Тэрнээс биш тийм ээ. Энд байсан аа хүн угаасаа тэр оргилд гарсан байж болно шүү дээ. Тэр аа хүнтэй өөрийгөө битээ. Тэнд байгаа си хүн буюу танаас арай мэдлэг дутуу байгаа хүнтэй өөрийгөө огт битээ ярьсан. Зорилгоо тавиад анх юм байсан. Одоогийн шатнд тийм болсон байх гэдэгт л дандаа өөрийгөө ярьсан. А тэндээс өсөлт гэдэг зүйлийн хурд нь хэр вэ гэдгээрээ л амжилтаа тодорхойлно. А хийсвэрээр ямарваа нэгэн байдлаар дүр эсгэж тесттэй ажиллах нь бол яг нь өгөөж болохгүй. Яг 6 сарын 6-наас 9-ний хооронд шалгалт өгөх болохоор дүрсгэд хийсэн юм яах юм. Таны биеийг наалтаагүй сусын эрдэм суугаар гарцсан байхгүй. Энд ингэ таны мэдхүн цэнгэл хэдэл суусны хэрэг ерөөсөө байхгүй. Тэ? Тэгээ анх бид чи бие биенээ тэнтгөөс одоо бүгдээрээ яаж группээрээ би энэ бодлыг бодож чадахгүй штэ надад туслаач. Тэнгүүд хүн нэг чадвар нэгэн юмыг хараад энэний үр дүн ингэх юм бэ гэдэг нь харчин тийм үү?
богино хугацааны ач холбогдолтой зүйлд юм өгөхгүй байх юм бол энэ сурсан мэдлэг маань таныг цалинг буюу ирээдүйн үнцнийг өсгөчлөө. Гэхдээ буцаага тэр зүйл маань яг таны хөдөлмөрийн үр шимд бид чинь алдаж өгөөд компаниудаа өгөөж өсгөх юм бол анхны тэр үнэлэгдсэн үнээсээ илүү компани үнэлэгдээ дахиад үнцнийг өсгөхөд яваад байна шүү дээ. За одоо бүгдээрээ тест ажиллая. Энэ болохоор мэргэсэн нэгэн бодгочдын 2024 оны тест. За нийтдээ бид нар юу байгаа тийм ээ? Яг нэгтлэн бод бүртгэлийн санхүүгийн тайлантай холбоотой 2000 тест ажиллах бааз гаргасан. Тэгээд өмнө нөгөө нэг хэлчихсэн шүү дээ. Нэг шал нийгэмдээ бэлтжин гэдэг нөгөөдгөө битээр. Өмнө багш нь яаж мэргэсэн болсноо анх хэлчихсэн тийм ингээд яг 5 хүн байсан. 5 хүн байсан чи ийм асуудал үүссэн байхгүй. Нэг А гэдэг настаа байсан. За яг байгууллагаас төлбөрийн төлж байгаа юм чинь сууч гэсэн байна шүү дээ. За нөгөөх нь болохоор залуу хүн байсан. Би яг гой хамт олонтой ингээд бүүндээ суугаад юмаа хийвэл аюу гоё юм байна. Буюу дөнгөж нэг оюутны ширээнээс мэргэжлэр 2 жил ажилласан тийм хүн байсан. За гэтэл нөгөөд бол дахиад нэг 3 хүн шүү дээ. Би энд суух юм бол өнөөдөр нөгөө сая 500 маань ийм болно гэдэг нэг бодсон нэг хүн байсан. За нөгөөх нь болохоор одоо байгаа мест маань заавал мэргэсэнгийн юу хэрэгтэй байна. Үлээ шаардлага хангацсан ийм хүн байж би одоо местэй хадгалж үлдэх хэрэгтэй юм гэдэг аргагүй байдалд орсон нэг хүн байсан байна. Нөгөөх нь энэ цол бүнгийн явчих юм бол гадаад улсад тэтгэлбэр болсон. За ингээд тэтгэлбэр байсан юм. Тус тусдаа өөр хүн зорилгыг тавиад тэгэнгүүт тэндээс нэг 2 хүн аягүй тийм зөрүүд хүн байсан. Бүх хүмүүс санхүүгийн тайлбарлалаа хийгээд ингээд ялгаагүй 2-3 цаг болгоод одоо сууж байгаа шүү дээ. Тэгмүүд 2 нь болохоор тэр хүмүүс ингээд хоорондоо өнөөдөр аюул сайн жаргалтай өдөр байлаа гэж байгаа юм. Өөр хичээлийнхаа 100 тестийг бүхнээ хийсэн. Тэр ерөөсөө 30 минут ажиллаа. Нэг юм хийж явахдаа нөгөө юм яг өөр юм болгоо. Ялгаагүй тийм ингээ 20-30 алдаж болно шүү дээ. Гэхдээ тэрэнд дахиад 20 өдөр зарцуулахгүйгээр өдөр болгон 30 минутыг бусад нэгэн өөр хичээлээр зарцуулснаар явах нь. Тэр хичээлийг зөвхөн тестээр бол мэдлэг авчих хэмжээний болохоор үр дүнд хүрээд дахин хийгээд хахад тэр хүн чэйжлэгдсэн. Дээрэс нь нөгөө тест нэг тестэн дээр асуулт болоод ирсэн, нөгөө тестэн дээр хариулт болоод ирсэн учраас хийсээр эндээс өмнө тэгж хариулсан чи энэ дээр ингэж асуусан юм биш үү? Тэр зөв хариулт юм бид. Өчир зүгээр осоос сурсан гэсэн. Аль л их тесттэй ажиллана, төдий чинээ бид нар шалгалт нь ажилттай дүн үзүүлнэ. За одоо 3 асуулт хариулах. За мөн би болохоор ч нэгжийн хувьд үнцний буурал хуваарлалтаа хамгийн их нь аль хөрөнгө хөрөнгөнд хуваарлах хэрэгтэй вэ? Заахын хариулт. За Илэрч гэнсэн болохоос за. Өөр саналтай хүн байна уу? Мэдэх тестээр. Түрүүний бидрээ илэрч гэнсэн үүдэл бусад хөрөнгө гэж ярьсан. Тэ хамгийн ихээ илэрч гэнсэн буурал дараа нь тухайн хүн бий болгоч нэг жил хуваарлцсан хүн чинь дараагийн 2 асуудал нь. Тэгээд эхний асуудал эргэлтийн бус. Эргэлтийн хөрөнгө эргэлтийн бус хоёрын ялгаа бид нар үзэж байгаа. Эргэлтийн хөрөнгө гэдэг чинь танд байгаа юм уу? Тэгэхээр таны 100 төгрөг зугаар л болж байгаа. Эргэлтийн бус гэдэг нь энэ ширээ танд 100 байж байгаа. Үнцэн буурч байгаа учраас энэ эргэлтийн бус буюу удаан зах зээлийн харилцаанд ордог гэсэн. Би энийг зарыг гээд хэрэгэлсэн юм чинь хүн болгон харсан хүн болгон шууд авъя гэхгүй шүү дээ. Хэдэн 100 хүн ирж чад айл нэг нь авахтаа та ингэ хэдэн жил хэрэгэлсэн юм чинь гадуур энэ 100 мянга байлаа. Гэхдээ би 100-аар авмааргүй байна. Таны энийг 5 жил хэрэгэлсэн удаа би нэг 10,000-аар авах юм бол яах юм. Ингээл миний үнцнийг борлуулж байгаа. За маш сайн байна. За хоёр асуулт. Үнцний бууралтын гарц үүссэн эсхийг тодорхойлох жил бүрийн шалгалтыг за ямар хөрөнгүүдийг хийдэг вэ? Зөв хариулт ойлгох шүү дээ. бүх хөрөнгөний хувьд тийм. Бүх хөрөнгөний хувьд жилд нэг удаа яг зөв. Яасан учраас түрүүн бид үзсэн тийм. Одоо сая бид
тэр юу хийсэн? Далаа дотор энэ багш нь ингэсэн байхгүй. Бүгдээр нэг зам дээр суудсан. За ингээд сайхан сэлгүүртэй живчих те. Тэгээд мэдлэг өгсөн чинь одоо тэр мэдлэг дотроос юу өөр юм болгож авсан байв юу? Суудаа хэр оновчтой төгсөн бэ гэдгийг үзэж шээ. За эхнээс амжилттай явж байна те. Энд дээр санал зөрөлдөх зүйл байна уу? Сайн байна. За бизнесийн нэг дээр олж авсан гүйцэтгэлийн үн цэнийн бууралтыг ямар давтамжтай шалгах вэ? Би үеийг бүр Яг зөв. яг дээдлийн асуулт дадлын асуулт авчихна. Хоёр нэг зүйлийг хоёр өөр үнцээр асуусан байна. Яг тийм байна. Ингийн дээр энэ бизнесийн нийтлэлсэн боловч нөгөө түн үн цэнийг бууралтсан тийм. Гэхдээ хэцүү үр дүн нь адилхан байна шүү дээ. За. За дараа нь бодлолтууд тест. Багш нь бүгдийн ятсан бидэд болоод саяны Excel файл дээр явуулсан байна шүү дээ. Энийгээ үзээд юун дээр Google дээр prompt дээр бас юмний зөв хариултыг нь оруулсан байгаа. Бүх бодлогуудаа бодолтой юм шүү. За энгийн тест бол хэлбэрхэн байлаа. Бодолтой ч гэсэн адилхан гэсэн үг тийм ээ. За ингээд дөрвөн сэдвийнхаа хүрээнд асуудлуудаа ярилцсан. За хамгийн сүүлийн хэсгийг бид нар мэрэгсэн нэгтлэн бодож болохын тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ гэхээр хамгийн их одоо бид нар бол энд яваад байгаа байхгүй. Тест болгон дээр багш нь энгийн тест, бодолтой тестийг өгч байгаа. Гэрээний даалгаварт өдөр бүр 20. За ингээд явахаар хэцүү үр дүнд яаж энийг аваад ингээд сертификат авах гэсэн юм шүү дээ. Энийг л нүдэнд арччих юм бол үр дүн тодорхой болох юм тийм. За өөр хэлэх зүйл юм шүү дээ. За энэ мэрэгсэн болоорой.